Хоол идчихдээ мөнгө олно. Унтчихдээ мөнгө олно. Баажчихдээ мөнгө олно. Өмнө нь энэ бол зүгээр мөрөөдөл байсан. Өнөө цагт энэ бол бодит зүйл. За тэгэхээр яагаад энэ зүйл бодиттой болж байгаа вэ гэвэл одоо хэмэл оюуны хөгжлийг дагаад хүмүүс автоматчлагдсан хүний өмнөөс ажил хийж мөнгө олдог системүүдийг боловсруулж байна. Миний хувьд тийм системийг хийх гэж оролдож байгаа, хийж чадсан гэж арай хэлэхгүй. Сонирхолтой өчлөг болно гэж найдаж байна. За миний өмнөөс крипто арилжаа гэдэг ямар нэг крипто койныг хямдхан худалдаж аваад үнэн өсөнгүүт зарж ашиг олдог автоматчлагдсан системийг би хийж байгаа. Дөнгөж сая крипто зах зээл хямарсан бүх койнууд биткойн гэдэг хамгийн том койн дагаад унж байна. Шалтгаан нь одоо дэлхийн эдийн засаг маш тогтворгүй болж байна. Ерөнхийдөө бол цаг уур дэлхийд даяар маш эрчимтэй халж байна. Энэтхэгт дөнгөж сая 48 градус, Цельсийн 48 градус хүртэл халдсан гэж харсан, уншсан. Одоогийн байдлаар Франц, Америкийн нэгдсэн улс, Европын улсуудаар бол аимшигтай халж байна. Тэгснээр яах нь? Тухайн улсууд чинь өөрсдийнхөө ард иргэдийг үхлийн аюулаас сэргийлэхийн тулд үйл ажиллагаа бүтээн байгуулалтыг хийн. Тэгэхээр тэр бүтээн байгуулалт үйл ажиллагаанд нь асар их хэмжээний мөнгө орно. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь хүмүүсийн худалдаа чадвар тодорхой шинээр буурна. Тэгснээр бизнесүүдийн орлого бас тодорхой шинээр буурна. За ингээд дэлхийн эдийн засаг тогтворгүй болоод ирж байгаа. Тэнгүүд хүмүүс яхав крипто зах зээл дээр байгаа өөрсдийнхөө хөрөнгийг илүү эрсдэл багтай зүйл рүү шилжүүлэхийг илүүд үзнэ. Өөрт нь крипто зах зээлээс өөр юу эрсдэл багтай байж болох уу те? Тэр зүйл рүүгээл мөнгө шилжүүлээд байгаа гэсэн үг. За ингэснээр крипто зах зээлээс ингээд мөнгө гадагшилж байгаа байхгүй. Одоо крипто зах зээлийн хямралыг маш энгийнээр тайлбарлаж болох цөөн хэдэн тайлбаруудын нэг нь бол энэ. Гол хэдэн тайлбаруудын нэг нь бол энэ. Биткойн одоогийн байдлаар 63,000, ерөнхийдөө бол 60,000-тай ойролцоо яваад байгаа. Яаж ч унсан 60,000-аас доош байгаа дээшээ өсөөд, яаж ч өссөн 60,000-аас жоохон дээшээ өсөж байгаа доош онж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол биткойн одоогийн байдлаар 9 сар хүртэл энэ аимшигтай халуун зуны үйлрэл дуустал эдийн засаг ирээд хэвэндээ ортол биткойн сайдвейс төлөвт явах. За тэгээ 9 сар орчимд дэлхийн эдийн засаг хэрвээ сэргэх юм бол хүмүүс эргүүлээд крипто зах зээл рүү орж эхэлнэ. Тэр үед биткойны үнэ өснө гэж бодож байна. Энэтэй юм шиг сонсогдож байгаа, дэндүү энгийн юм шиг сонсогдож байгаа ч гэсэн ерөөдөө логикоор маш энгийнээр тайлбарлах ийм л байна. За тэгээд миний бодлоор биткойн одоо байгаа үн 63,000-аас 70,000 төр очих юм бол тэр тохиолдолд крипто зах зээлийг сэргэж гинэ гэж дүгнэлт хийж болох байх гэж бодож байна. Хэрвээ биткойн 70,000 төр очих юм бол одоо миний крипто арилжааны ботны алдагдaltaй арилжаанууд бүгд ашиг руу орно гэж бодож байна. Биткойны хямрал эхлэхээс өмнө миний крипто арилжааны бот 4 шиг крипто койныг худалдаж авсан байгаа. Одоо танаас харуулъя. За худалдаж авсан 4 койн нь энэ дарагч байна. STC, Doge, KNC, ADA энэ 4 койныг хямрал эхлэхээс өмнө худалдаж авсан. За тэгээд энэ худалдаж авсан койнууд нь хаагдахаас өмнө, энэ арилжаанууд нь хаагдахаас өмнө крипто зах зээл гэмт огцом хямарсан. Ингээд хямрлаад агаад энэ бот алдагдал руу орчиж байгаа байхгүй. Энд чинь спот арилжаа. Ямар нэг койныг худалдаж аваад хиний худалдаж авсан үнээс өссөн тохиолдолд ашиг олно. За тэгээд одоогийн байдлаар миний крипто арилжааны бот 152 Америк долларын алдагдaltaй болцсон явж байна. Тэгэхээр биткойн 70,000 хавцаа очих юм бол энэ STC, Doge, KNC, ADA энэ 4 койн биткойныг дагаад өснө. Тэгэхээр миний бодлоор биткойн 70,000 төр оцсон үед энэ 4 койн цэврийн ашиг руу ороод эдгээр арилжаанууд бүгдээрээ хаагдах байх гэж бодож байна. За тэгээд тэрний дараагаар ерөөхдөө энэ крипто арилжааны бот дараагийнхаа арилжаануудыг хийгээд явна. Тэр хүртэл энэ крипто арилжааны бот нэг ч арилжаа хийхгүй харамсалтай.
За надад бол маш том ихтгэл найдвар төрүүлж байгаа нэг шалтгаан байна. Одоо крипто зах зээлийн хямрал эхлэхээс өмнө миний крипто арилжааны бот нийт 25 крипто койн дээр арилжаа хийсэн байгаа. Хамгийн ихнийх нь болохоор Huma, хамгийн их ашиг олсон койн нь болохоор Huma. Huma гэдэг койн дээр 4 удаа арилжаанд орсон. Нийт одсон ашиг нь 4.2 Америк доллар. Хоёрдугаар байранд орж байгаа нь Pendle. Pendle гэдэг энэ койн дээр нийт 3 удаа арилжаанд орсон. Нийт одсон ашиг нь 4 Америк доллар. Эндээс та нар юу харж болох вэ гэхээр крипто зах зээл өсөлттэй байгаа үед энэ крипто арилжааны бот ашиг олж чадчихна гэдгийг эндээс харж болно. Тэгэхээр төлөвлөгөө ийм байна. Одоо энэ бот арилжаанууд нь ашиг руугаа ороод хаагдсны дараагаар хангаалтын гормор болно. Биткойн 5% унахын болж арилжаанд орохоо зогсоодог тийм хангаалтын гормыг оруулна гэсэн бодолтой байна. Тэгсэн тохиолдолд биткойн 5% унаад бусад койнууд биткойныг дагаад унах юм бол крипто зах зээлийн хямрал болоод хувирчин. Биткойн 5% унахад миний бот арилжаануудаа зогсоосч байгаа учраас яах нь вэ? Тэр хямралаас ботж байгаа байхгүй. Тэр хямрал руу орохгүй гэсэн үг. Тэгээд ингэснээр нэг өсөндөө энэ ботыг крипто зах зээл өсөлттэй байгаа үед, крипто зах зээл огцом уналтгүй байгаа үед арилжаанд ордог болгочихж байгаа байхгүй. За ийм нэг хамгаалтын системийг хийж үзнэ гэсэн бодолтой байна. За тэгээд крипто зах зээл эргээ тэмдээ ортол нэлээд удах учраас би хоёр дахь арилжааныхаа ботыг үүсгэсэн. Энэ хоёр дахь арилжааны бот маань бол миний гол жинхэнэ мөнгөөр арилжаа хийж байгаа тэр ботны copy paste нь ялгаатай нь зүгээр л нөгөө тест мөнгөөр арилжаа хийж байгаа. Жинхэнэ мөнгөөр биш. За тэгээд одоогийн байдлаар энэ тест мөнгөөр арилжаа хийж байгаа бот маань нийт 6 крипто койныг худалдаж авсан байна. Одоо 6 крипто койныхоо койн дээр ашиг олж чадчихна уу тэрийг нь харъя. Refresh хийгээд үзье. За одоогийн байдлаар 3 койн дээр нь болохоор ашиг руугаа орсон, 3 койн дээр нь болохоор алдагдaltaй явж байна. Тэгэхээр эндээс яг юу харж болох вэ гэхээр крипто зах зээл одоо хүртэл айгүй тогтворгүй байна гэсэн үг. Энэ ботчин крипто арилжааны индикаторууд дээр үндэслээд ашиг олж болох хамгийн өндөр магадлалтай гэсэн үедээ арилжаа хийж байгаа. Тэгээд одоогийн байдлаар ирэхэд бол ийм байна гэдэг чинь крипто зах зээл бол 8 ихэд үнэхээр hostile маш аюултай байна гэсэн үг. Тэгээд зарим хүмүүс гайхчихж магадгүй. Намайг зүгээр ягаад спот арилжаа хийх оронд фьючер арилжаа хийж болдгоо. Фьючер арилжаа чи биткойны үнийг унах юм өсөх юм тэрийг нь тааж ашиг олдог учраас биткойныг унна гэж таасан тохиолдолд миний тамх зүв байх юм бол мөнгө олж болдог. Тэрүүгээр ялгаатай фьючер арилжаа спотоос ялгаатай крипто зах зээл уналттай үед ч гэсэн ашиг олох боломжтой байхгүй. За фьючер арилжааны бот хийж болно. Гэхдээ фьючер арилжаа бол надад таалагддаггүй. Нэгдүгээр фьючер арилжааны бот хийнэ гэдэг нь спот арилжааны бот хийхээс арай илүү төвөгтэй техникийн талаас. Хоёрдугаарт нь liquidation гэж нэг юм байгаа. Одоо жишээ нь би биткойныг унана гэд 1000 Америк доллар тавилаа гэж бодоход миний тавьсан бүх 1000 Америк доллар тэр чигээрээ байхгүй болчих магадaltaй. Энийг чи liquidation гэж хэлдэг. Та нар өөрөөсөө судлаад үзээрэй. Тэгээд фьючер арилжаа руу орох юм бол би ямар тач өндөр leverage тавих зориг бол надад байхгүй. Тийм учраас ямар тач би бол 1x leverage-ээр л оролдож үзсэн. Тэгээ алдах юм байхгүй. Зүгээр тест мөнгөөр фьючер арилжааны бот ирээдүйд хийнэ гэсэн бодолтой байгаа. Угаасаа би программист хүн байхгүй. Developer хүн. Олон жил крипто арилжаа байсан тийм ариун туршлага байхгүй. Надад pain point буюу юу хамгийн хэцүү байгаад байгаа юм бэ гэхээр техникийн талаас бол энэ бот маань бүх юм хийгдээ дууссан байдаг. Миний Binance аккаунттай холбогдож байна. Миний өмнөөс криптокойн худалдаж авч байна. Арилжааныхаа стратеги л болж өгөхгүй. За арилжааны стратеги гэж зүйл нь хэрвээ крипто арилжааны индикаторууд нь тим байх юм бол тэр нөхцөлд худалдаж яв, тэр нөхцөлд нэг өсөндөө заавчдаг. Крипто арилжаа их заавчдаг байхгүй. Энэ хиймэл уу явахаа.
Харин тэр крипто арилжаа их зааварчилгааг нь би олон жил крипто арилжаасан мэдлэгтэй туршлагатай биш учраас Gemini туршлагатай гаргаж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт нь крипто арилжаа хийдэг гэсэн хэд хэдэн хүмүүсээс өөрсдийнх нь стратегиудыг худалдаж авч байна. Гуравдугаарт нь янз бүрийн хүмүүсээс крипто арилжаа хийдэг гэж өөрсдөө тодорхойлж байгаа. Янз бүрийн хүмүүсээс сургалт авч байна. Ингэснээр мөнгөөр шатж байна. За нэг иймэрхүү хүндрэлтэй байна. Миний хувьд хамгийн хүндрэлтэй байгаа юм нь стратеги, арилжааны стратеги. За тэгээ энэ тал дээр надад мэдээлэл хэрэгтэй мэдээлэл комент хэсэгт оруулах юм бол баярлалаа шүү. Дараагийн бичлэгээр уулзъя. Peace.